No. За өнөөдөр бол миний хамгийн анхны бичлэг орно. Яа. So happy. Тэнд хаяач надад special санагдаад байгаа. Тэгээд өнөөдөр болохоор ямар бичлэг өгөх гэхээр бүхнийг мэдэрч чимэж наяа баг гэж байна. Тийм бүхнийг чадахтай гэсэн бүхнийг мэдэрч та. Тэгвэл бүхнийг мэдэрч хэрэг яах юм бэ гэхээр үзэгтэй санал аваад санал хийж комент хийхдээ хамгийн их санал авсан демонстрийн асуултуудыг би хариулах байгаа өөрийнхөө чадгаар. Тэгээд Кимэц Моёба гэж яагаад гэсэн бэ гэхээр Кимэц Моёбаас өөр юунаас байж болно гэсэн утгатай Жужутсу Кайсен гэдэг ч юм уу бүхнийг мэддэг Жужутсу Кайсен гэдэг. Тийм болохоор ерөнхийдөө гэсэн байгаа. Тэгээд энэ миний хамгийн анхны одоо бичлэг яг өмнө дундаа нэг хэдэн шалтгаан хийжсэн гэсэн хамгийн анхны бичлэг байгаа болохоор тэгээд ингээд чигэд бодлоо энэ дараагийн бичлэгнүүдээс комент хийсэн дээр хамгийн сонирхолтой юм чинь. Тэгээд одоохондоо нэг ямар олон үзэлтэнтэй байгаагүй. Файбент зөвхөн байгаагаар одоохондоо комент дээр ямар сандарч ирэн тэрийг үлдээч гэж бодлоо. Демонстрийн тухайд. Энэ бол ихний явцнаар шилжсэн демонстрийн тухай гэж бодож байна. Демонстрийн би одоо яг тусдалдаг байгаа. Тэгээд комент цагт бичээд би хариулаад явах байгаа. Тэгэхээр комент цагт бичээд өгөөрэй. Тэгээд дээрээс нь асуудал гэх чадахгүй зүйлүүд байх юм бол хэлээрэй. Тийм би юу нэг надад би бол юм засахын төлөө явж дөө. Хэлжимт нэг тиймэрхүү зүйл. Бэн заадаг амин нушгаад болохоор тав. Өнөөдөр ярих нь болохоор демонстрийн хаширан грантлын тэгээд энэ нэг анхааруулах юм байна. Энэ зөвхөн яг миний өнцгөөс үзээд тэгэхээр хүүхний хаширан юу гэдэг нь ууштай тэгэхээр зөвхөн миний л болохоор битний хүндэлж ороо. Тэгээд хаширан Уучсан стомрон хаширан бол амар хүчтэй шүү дээ. За миний хамгийн сулдаа гэж хамгийн чишээ бай ер нь стор хаширан чинабан. За шинабог тэгж байгаа шалтгаантай зөө. Шалтгаан нэгдүгээр тэрийн талуудтай ч байна. Одоо дооноотой тулцснаар амар хүчтэй гэж бодоод идэм байлаа. Тэгэхээр дооноотой тулцдагтаа бол дооноо бол юу ч тоохгүй байсан шүү дээ. Тийм байна. За одоо шууд тэнгэн ороод ирлээ. Тэнгэнээ бол би хүчтэй гэдэг нинжач байсан тийм. Oh yes. Амар хүчтэй шүү дээ. Тэнгэн бол бас хүчтэй. Тийм. Доктор министрийн нэгсэн олон хүмүүс хамгийн дооцсахтай хамгийн султаар дэцэртэй тултаар өгшгсэн гэдэг. Уусаал нийтийн царийг ялахын тулд 3 хашираа хэрэгтэй байдаг. Тэгэхэд бол тэнгэн бол асарсан тулцсан. Тэгээд өөр тэнгэн дээр ярих юм том зүйлүүд бол алга байна. Тэгээд олон хүмүүс тэнгэнээ гононоо гэдэг юм лээ. Тэмдэг гэдэг чинь байна шүү дээ. Ер нь бол яг ингээд өөр хүн тэнгэн нээж нэг байсан. Тэгээд мичүүрийн энтрийг тэмдэглэнээр нээсэн болохоор хүчтэй энтрийг гэдэг юм байна. Таанжиро тэмдэглэн нээсэн болохоор тэмдэглэн нээсэн. Тэр таанжиро тэмдэглээд нээгээд жоохон удаан байсан бол болох байсан юм байна. Надад мичүүрээ орж ирж байна. За тэгээд мичүүрийг болохоор бодоо хантингуудад болсноо сайн мэднэ. Тэгээд тэмдэглэн нээсэн таанжиро гонцломжтойгоор тэмдэглэр бол яг юм тэмдэг нэх гэдэг асуудал төр хүчтэй ярихдаггүй байхгүй. Тэгээд шинабуудаар бол шинабугийн бие нэтрэн жиж байхаар тэмдэг нэх юмнууд бол хэцүү байна. Мичүүрийн болохоор тэмдэг нэхээс өмнө хантын бүгийн наалтуудыг бол багтаа ажисан. Тийм болохоор би бол шинабу болон тэмдэгний дээр оруулаа.
Тэгээд зогсон байцаагаар хойш тардаг. Яахтан болохоор хойш тардаг. Сэлмийн эдмээр сургууль тардаг гэж бодсон. Тэгээд ер нь айгүй хүчтэй. Тийм бие бас чадлын амар их. Тэгээд яг спорт мөргөө байгаа болохоор манга дээр сүүл явдаг нэг ярмааргүй байна. Тэгээд ямар ч чи бие учраас бол маш хүчтэй гэж гардын байна гэж гардаг. Тэгэхээр strong respectдаг. Яг нэг жоохон бүрийн дизайн дээр жоохон кринжтэй гэдэг трас центр. Задихтай өнөөдөр юм бол би хүчээр амжилна. Тэр миний кринжлдэг байна яадаг байна. Нэг хамаагүй. Тэгээд мичүүрэ дээр нэмжлэх зүйл гэх юм бол бие хүчүүд сайтай. Маш уяатай. Сэлмээ марсаа эзэмшдэг. Тийм байна. За одоос нь Рэнгаку хүмүүс хороо багтдаг. Нэг нь хороо дээд сургуультай тулцсан амар хүчтэй гэдэг. Нөгөөх нь болохоор тэмдэглэж чадаагүй жагсаал сул дараа гэдэг зэ. Энэ соолоо юу? Нэгдүгээр сахкасаа бол Рэнгаку тулцдаг бүр бүхчээр тулцсан үг үгүй. Чи зүтгэр болох нь гэж алдаггүй шүү дээ. Тэжээс нар жаргацдаг. Нар мандчдаг амин сая. Тэгэхээр бол өөрөө тэгээд бас тэмдэглэгээ бүгдээр дахиад хэлээ. Өөрөө таанжирч юм уу тэмдэглээс тохиолдол нэг тэмдэглэнэ хөөс өөртөө тэмдэглээ нээж чадах цохрын ташраа байгаа. Ер нь бол яг хажууд нь байгаа тэр таанжираа амтрал тэмдэглэнэ байсан бол өөрчөр амтрчихсан бас нэх үү бас бодож үзэхсэд л задвал итгэхээс бол дараа гоохгүй. Рэнгаку-гийн төлөөний урлаг царайгаас сул яадаг юм байна. Яагаад гэвэл бас тэмдэглэний хөвшилтэй. Бас өөр шалтгаанууд байдаг ба. Тийм. За нийтвэрт би яагаад мичрээс хүчтэй гэж бодож байгаа юм гэхээр нийтвэрт Рэнгаку чинь мичрээс сурсан шүү дээ. Тийм болохоор багшаасаа хүчтэй болох ч гэсэн надад тийм хүчин дээрээ бол тийм сул дараа биш гэж бодож байна. Тэгээд Рэнгаку дээрээс нь яагаад мичрээс дор тавьж чаддгүй юм аа. Тэгээд Рэнгаку хэлчихсэн. Тэгээд газар маш төвчтэй болчихсон. Тэгээд бас хитрхи амар хүчтэй ч биш, хитрхи сул дараач биш. Ер нь яг юм голоор байж болох. Тийм хэшира. Тэгээд дараагийн тарт болохоор би бол мөчрөг оруулж байна. За мөчрөг бол апн тавтай нэгээс нэглээд явсан байж. Тэгээд ер нь бол дэцэлтэй нэглээд явсан ганцхан шира, хамгийн анхны шира. Ганцхан шира. Тэгээд 2 сарын дотор шира болсон гэх мэтээр энэ бол маш олон 11 настай мэтээр энэ бол өөрийн үстэйгээр илэрхийлж болох маш олон зүйлүүд байдаг. Тэгээд үнэхээр хүчтэй маш хурдан тэр нэг Якогийн варнас варсил зөвхөн хараад дайр чаддаг нь бол үнэхээр хүчтэй. Тэгээд тэмдэглэнээр ярихад бол таанжираа тэмдэглэн нээсэн болохоор мөчрөө бол тэмдэглэн нээсэн. Тэгээд бол үнэхээр хүчтэй. Тэгээд Кукшиботой байсан бол энэ зайны спорт шүү зөө. Тэгээд спорт бол нургоо бол үлдчих цаг. Кукшиботой байсан бол мөчрөө болохоор тэмдэглэн хамгийн анхны улаан болгосон байдаг. Таанжираа өнтрөөс туулаад үнэхээр хүчтэй тийм тэгснээ бол Кукшибол үнэхээр ичээд дуртай шүү. Тийм болохоор мөчрөө үнэхээр хүчтэй гэдэг бол хүчтэй. Тэгээд миний удаас би мөчрөө амар тусдахгүй. Тэр занарын шин тэр тайван байдалтай хөөе. Тэгээд мөчрөө бол тийм гоцгод өөр зүйлүүд бол маш олон байдаг ширанаас хамгийн ирээдүйд ташрагаас үздэг. Миний олон хүмүүс тэгж үздэг юм байна. Энэ өөрсдөө дахиад
нэг 27 онд хүртэл геоны шиг болтлоо амьд болсон болоор геоногоос хүчтэй ашиг болж болохсон тийм ирээдүйтэй юу гэж үздэг ашиглаад үздэг тийм тэгээд маш хүчтэй хэсэлийн уян хатан тэгээд хурдан үзүүлчихдэг. Яс дараа нь хараа банаа явуулж юм. Банаа л actually works strongтэй. Банааг хин бол гайхна. Банаа ч өөрөө сегмент бол маш саасан. Яс тэр мовотойгоо хамтуулаад тийм бихээс болчихсон. Банаа болохоор нэг амар олон толгой мал хийгээгүй штэ. Тэгэхээр ялцвал спорт болов бүртээ байл та. Тэгээд мозантайсан толгойн дээр бол нүдээ нүрээ самардуулаад нөхөрнөд алцдаггүй. Чичээд бүр танжирахтаа хамт мозанээс маш хүчтэй тулцсан. Тэгээд тэрнээс өмнө банааг бэжүүлээд атас нэг орж байна. Забас геозоо. Энэ чиркай штэ. Бэжээ болохоор банаа суултараа банаа үстэй 잡고선 чинь гүн гэлээ. Манга анимитер үчир. Нийтгэвчтэй. Мозантайсан толгойн дээр инфинит кастинг дотор гео болохоор өмнө нь юм амар катата толгой амар бэртсэн байж байгаа мозантай толцсон. Тэгсэн байж амьд үлдээ тэмдгэнэгээд амар санта гэж чаддаг. Тэр бол хүчтэй. Дээрээс нь болохоор танжираа сүлжтгэр болоход хамгийн сүлдээ толдорч идсэн сашрал ганцхан гео байсан. Энэ гео өөрөө усны амьсгалтай зохиогоод 11 дугаар хэлбэрийг зохиосон байдаг. Тийм. Банаа ч гэсэн нөгөө хэлбэрийг зохиосон ч гэсэн геолыг хүчтэй санагддаг. Тийм. Дараа нь бол санааны бол угаасаа амар хүчтэй гардаг гэдэг юм байдаг. Би шүү дээ. Тэгээд аним манга тийм бодгоор алнаа. Шипорта нэг нэлээд удаан тулцсан. Тэгчээд бүр нэлээвчтэй байсан. Геометри хэрхэн байна уу? Шипорта амар тулцаад мозантай бас аюултай тулцсан. Тултаад зүгээр нэвтэрч чадсан. Тэгээд дээрээс нь марка бол бусдад нь бол зэрэг хэцүү гарч ирж байхад Геоныг бүр шийдтэнтэй зүгээр би өгөн мозантай тултахтаа гаргаж ирээ гэж бодсон ингээд тэр кукшибутай тулж яхад тэгээд кукшибутай бас нэлээд удаан тулцсан санааны ядлаар тэгээд ийм л байна миний төгс болохоор нэг хүндэр битүүлж байгаараа тэгээд тийм бан ширэн нэр бол ийм франк миний удаа явна тэгээд дахиад л энэ бол зөвхөн миний бодолт шир баярлалаа. Like and subscribe. Bye-bye.